За өнөөдөр би Библийн 3 хэсгээс алдаатай сонголтын дунд Бурхан зөв сонголт хийх мэрэгэн ухаан өгдөг талаар хуваалцсан. За хамгийн эхнийх нь Матай номын 7 дугаар бүлгийн 24 дугаар ишлэлээс хамтдаа харцгаая. Матай номын 7 дугаар бүлгийн 24-өөс 27. Та нар гайхчихж магадгүй. Матай номын 7 дугаар бүлгийн 24 дугаар бүлэг дээр ямар алдаатай сонголт байгаад Бурхан тэдэнд зөв сонголт хийх мэрэгэн ухааныг өгвөө. Яг тийм байхгүй. Тэгтээ юу харж байгаа гэх юм бол Есүс уулан дээр сургаал заасан. Үе олон хүмүүс түүний сургаалыг сонсож байсан. За сургаал сонсож байгаа хүмүүсийн байр суурийг харах юм бол тэдний амьдралын нөхцлөдлийг харах юм бол тэд нар колонд буюу боол байсан. Израильчуудын хувьд ерөөсөө боол болно гэдэг бол хідэн шууд ингээд ухаарлах байхгүй юу? Ер нь бол Бурхан өөрийнх нь үгийг дагаагүйгээсээ болоод хамгийн түрүүнд одоо ирдэг зовлон, ирдэг сануулга бол ерөөсөө өвчин эмгэг байна. Бид нар ер нь өвдөх үедээ янз бүрийн зүйл болох үед үргэлж бодох ёстой. Юунаас болов? Тэгээд хамгийн хүнд төвшин нь ер нь бол өөр улсад боол واخгүй. Яс энэ үгийг сонсоод 24 дугаар ишлэлийг хараарай. Тиймд эдгээр үгсийг минь сонсоод үүний дагуу үйлдэгч бүр хатан дээр байшингаа барьсан ухаалаг эртээ зөөрлөгдөнө гэж хэлсэн байна. Ер нь бол Библийн ухаалаг эр гэдэг бол эрэгтэй хүний талаар яг хэлж байгаа биш л дээ. Гол хүний талаар хэлж байгаа. Яг энэ үгийг сонсож байгаа Израилийн ард түмэн яасан учраас Ромын одоо колонд боол. Бурхны үгийг дагаагүй учраас бид нар ийм нөхцөл байдалд орсон байна. Есүс өнөөдөр Есүс тэднэрт юу гэж хэлж байгаа гэх юм бол тэгвэл та нар энэ үгийг сонсоод Ромын колонд байгаа ч гэсэн энэ үгийн дагуу яамд гэж хэлсэн. Үйлдэгч бүр гэж хэлсэн байна. Үйлдэгч бүр гэдэг чинь бүх хүний талаар хэлж байгаа. Өнөөдөр цаасын хараа чуулган жавхлантай манай эсний гэр чуулганыхын тандан өнөөдөр Есүс хэлж байгаа. Тийм ээ би чамд мэднэ. Чи зөндөө алдаатай байсан. Бид нар хизээ чинь амьдралын замаар явж үдсэн хүн байхгүй. Тийм биз дээ. Үргэлжил маргааш бидний хувьд шин байдаг. Бурхан юу гэж хэлж байгаа юм бол жинхэнэ мэрэгэн хүн бол алдаан дотроосоо суралцдаг хүнийг хэлж байгаа. Дагалдагч нарт тэр сонсож байгаа үе олон хүмүүст хэлж байгаа. Уул нь бол би та нарыг. Уул нь бол би энэ үндэстнийг сонгож аваад бусад бүх үндэстнийг өрөөх гайхамшигтай агуу хүчрхэг үндэстэн байлгахаар сонгосон. Тэр та намайг дагаагүй учраас ийм болсон юм аа. Харин би тааднуудад дахин боломж өгч байна. Та надад хамт хэлэхгүй. Эзэн дахин боломж өгч байна. Та өөрийгөө би нас явж одоо ч би ч одоо өнгөрсөндөө гэж битгий одоос явж. Бурхан бол үргэлж бидэнд шинэ боломж өгдөг. Тэгээд гол нь юу гэж хэлж байгаа бол эдгээр үгийг сонсоод үүний дагуу үйлдэгч хүн гэж хэлсэн. Үйлдэгч бүх хүн. Үйлддэг хүн өрөөддөг. Дараагийн нэг түүх бол Иремья номын 17 дугаар бүлгийн 5 дугаар ишлэлээс сантаа. За тэгээд үүний дагуу үйлддэггүй хүн нь элсэн дээр байшингаа барьсан хүнтэй адилхан тэгээд сүүрэл ирэх үед тийм ээ салхи шуурга бороо хүчтэй бороо ирэх үед юу чгүй нуран. Бүр сүүрэл нь асар их байлаа гэж Матай 7 дугаар бүлгээс. Одоо тэгвэл Иремья номын 17 дугаар бүлэг дээр та нар санаж байгаа. Иремьягаар дамжуулан Бурхан юу гэж үзүүлсэн бэ гэвэл Израилийн ард түмэн дахин хэлсэн боловч хүлээж аваагүй. Тэгвэл эцэст нь тэд нар яасан бэ? Вавилон руу цөллөгт явах болсон. Бас л боол болгосон. Гэтэл эзэн тэд та нар боол болон очиж байгаа ч гэсэн би та нарт дахин шинэ боломжийг өгнө. Ямар боломж? Та нар намайг тэнт ч гэсэн итгэл найдвараа болгох юм бол. Юу гэж хэлж байгаа гэх юм бол Хадуурчлаа эзэн ингэж ярьж байна. Аяа итгэл нь хүн төрлөختөнд байдаг. Хүч чадал нь бие махбод руугаа зүрх сэтгэл нь эзнээс иргсэн нэг нь хараалтай. Тэрээр цөлдөх бут мэд хөгжил цэцгэлд ирэхэд харахгүй. Харин оршин суугчгүй давс нутаг буюу зилүүд нутаг чуулуурхаг газарт амьдрна гэж. Тэгээд 5 дугаар ишлээс нь хэлж байгаа бол харин эзэнд итгэдэг. Жишээ 7 дугаар ишлэл нь хаа тийм. Харин эзэнд итгэдэг, эзэн итгэл найдвар нь байдаг хүн ерөөлтэй. Ямар учир тэрээр усны дэргэд таригдсан мод мэд усан урсгалаар үндсээр гэж. Эзэн өөрийгөө хэлж байгаа байхгүй.
Тэгээд та нар Вавилонд байсан ч гэсэн би та нарын тэр усан урсгал гол байх болно. Тэгэхээр надад та таригдах юм бол. Тэгмээ халуу тэгээд юу гэсэн үндсээ өргөсгөн гэж хэлж байгаа. Халуу шатахад байхгүй харин навцсан ногоон ган гачгийн жил тэр төгшөхгүй үр жимс гарахаач зогсохгүй гэж хэлж байгаа. Тэр Вавилоны цөллөгт та нар зовлон ирэх болно, бэрхшээл ирэх болно. Гэхдээ та нар айхгүй. Яагаад гэвэл та нар эзээч ган гачиг төртөг. Яагаад гэвэл намайг итгэл найдвараа болгосон учраас. Эзэн үргэлж шин боломжийг өгдөг. Эзэн өнөөдөр юу гэж хэлж байна? Би бидний үед өчтөрч өнгөрсөн. Өнөөдөр харин Бурхан бидэнд шин боломж өгч байна. Надаас нэг асуулт дотроо. Жинхэнэ мэрэгэн ухаантай хүн гэж хин бэ? Яг бодит амьдрал дээр. Алдаагаа давтдаггүй хүнийг мэрэгэн ухаантай хүн гэдэг. Тийм ээ. Алдаагаа давтдаггүй хүн. Мэдээж өшөө олон зүйлсүүд байгаа тийм үү? Бидний өмнө алхаж явж байгаа хүмүүсээс суралцдаг. Түүнийг давтахгүй байдаг хүнийг мэрэгэн хүн. Тэгэхээр бүхнийг мэдгч Тэнгэр газрыг бүтээсэн хүн төрлөختнийг бүтээсэн Бурхан бидэнд өөрийнхөө үгэнд хэлж байгаа. Үнэхээр чиний амьдрал яг ийм бай гэвэл миний үгэнд талаар. Энэ нэг ээж аавын хайрыг татдаг хүүхдүүд байдаг үстэй. Энэ үгэнд ордог хүүхд гэж. Тэр ингээл жихэнд хоногшсон байдаг. Энэ үгэнд ордог хүүхд, үгэнд ордог. Багш нар цэндэгдэг тийм үү? Үгэнд ордог. Бага ингээ эцэгхээ хурал дээр очихоор үгэнд ордог гэж багш нар их ярьдаг. Энэ үгэнд ордог хүүхд гэдэг. Тэгээ сайн бодох юм лараарай. Ер нь бол дураараа биш үгэнд ордог гэдэг чинь тэр үгийг сонсоод дагуу үйлддэг хүүхдийг хэлж. Дараагийн нэг жишээ харъя. Иохан номын 21-р бүлэг дээр хамтдаа оч. Иохан номын 21-р бүлэг. За та нар энэ юу болж байгааг мэдэж байна тийм үү? Дагалдагч нар 3 жил 6 сар Есүсийг дагсан. Тэд нар бүгдөө урвсан. Есүс алман дээр цовлогдох үед тэд нар бүгдөө урвсан, үгүйсгсэн, зүхтаасан. Тэгээ бүгдөө нийлээд өмнөх амьдрал руугаа очсон. Загас барьдаг. Ер нь бол тухайн нийгмийн хамгийн хар бор хүмүүсийн тоож хийдэггүй ажлын нэг бол загас барих байна. Загас барих гэдэг бол маш эрсдэлтэй ажил байхгүй. Ягаад гэвэл баригдахгүй хүн өөрөө шийдэхгүй шүү дээ. Өнөөдөр юу ч баригдахгүй бол тэгэл тэр өдөр ямар ч орлогогүй гэр бүл үр хүүхдүүд нь өсөж цангана маш хүнд хэцүү байдалд орно. Ер нь байгалийн одоо ямар нэгэн зүйлийг одоо түшгэлтэж амьдрдаг хүмүүсийн эрсдэл бол яг юм. Тэр өдөр дээр хурж ирээд юу гэж хэлж байгаа юм бол түүнээс хойш Есүс Тэбэр тэнгисийн хаваар өөрийгөө шавнартаа дахин харуулв. За цаашаа өөрийгөө ингэж харуулжээ. За Симон Петр. За цаашаа яваад. За яваарай. Үр цаахад Есүс иргэдээр зогсож байлаа. За Есүс хүүхдүүдэд танд иччих юм байна уу гэхэд тэд алга гэлээ. За цаашаа. Есүс тэдэнд завныхаа баруун талд тороо хаяа. Гэтэл үе олон загас тэдэр барьсан. За тэгвэл бүгдөө Библи завны баруун тал, ер нь баруун тал гэж хэлэхдээ Бурхны үгийн дагуу гэдгийг хэлдэг. Та нар ингээд хэрвээ утсан дээр чинь Библи байгаа бол баруун гэд хайгаа үзээрэй. Дандаа Бурхны баруун мотор, Бурхны баруун, дандаа баруун гэдэг нь Бурхны зөвхт байдлыг хэлж байгаа байхгүй. Тэр зөвхт байдлыг. Тэр завны баруун талд нэг зүг чигийн тухай яриаггүй. Аль талд нь хавьд загас ихтэй дагалдагч нар ийм зүйл мэдэхгүй гэж юу. Тэр нууранд чинь өчнөн олон жил загассан мэрэгжлийн хүмүүс шүү дээ. Завны баруун тал гэж байна. Бурхны хүслийн дагуу амьдрах юм бол. Бурхны үгэнд орж амьдрах юм бол. Маш бүдүүлэг тэнэг хүмүүс бол мэдсээр байж зөрчдөг. Чин Библиэд маш гайхамшигтай тушаалууд зөндөө байгаа. Гэр бүл. Чин эцэг их үр хүүхдүүдэд одоо уурлаж шилгэнүүлж болохгүй гэсэн тушаал байна. Хүүхэд эцэг ихээ хүндлэх ёстой гэдэг тушаал байна. Библиэд эхнэр нь нөхөртөө захирагдах ёстой гэсэн тушаал байна. Нөхөр нь эхнэрээ өөрийн бие адил хайрлах ёстой буюу үргэлж зориулалт хийж явах ёстой. Хариуцлагатай байх талаар Библи тушаадаг. Энэ романтик хайрын тухай биш. Эхнэртэй үр хүүхдүүдтэй нөхөр хүн бол үргэлж зориулах, өөрийгөө хариуцлагатай байлгаж явах ёстой гэсэн тушаал байна.
Тэгээд үнийг бид нэр зөрчиж эхлэх юм бол үр дүнд нь Библиэл хэлж байгаа. Элсэн дээр байшингаа барьсан мунхаг хүнтэй адилхан болно гэж. Тэр энэ гурван түүхээс бүгдээр юу вэ? Бурхан үргэлж бидэнд алдаан дээр минь суурлаа нэгүүд дахин шинэ боломжийг бидэнд өгчдөг. Шинэ боломж. Бурхан бидэнд үргэлж шинэ нэглэл, шинэ амьдрал, шинэ боломжийг Бурхан бидэнд өгчдөг. Харин үүнийг олж хараад үүний дагуу амьдрдаг хүмүүс бол ерөөгдсөн хүмүүс юм аа. Та оройтчлоо. Одоо ингээд дууслаа. За би ичтэй гэж битээ бодоосаа гэж. Бурхан бол тэнгэр газрыг бүтээсэн бурхан. Танд бурхан шинэ боломжийг өгнө. Таны нүд үзээгүй чих сонсоогүй хүний санаанд ороогүй зүйлсүүдийг бурхан танд хийж чадахгүй гэж байна. За нэг ганц хоёр зураг харуулъя. Дэлхий дээр хамгийн том мод байгаа. Америкт байгаа. За энэ болохоор General одоо Sherman гэдэг нэртэй мод. Өндөр нь 83.1 хэдэн метр лээ. 83 гэж боддоо 83 метр. За тойрог нь 11.1 бас хэдэн метр. Тэгэхээр хамгийн том мод. За дараагийн зургийг харуулаарай. Юутай харьцуулж байгаа зургийг. За энэ хүн бэ. Тэнд хүн авирж байгаа. За энэ том мод мөртлөө олон зуун жил энд байсаар байгаа. Шалтгаан нь юу гэвэл үндэс нь тэр хэмжээгээр том байна. Бидний амьдралын үндэс юу вэ гэх юм бол мэрэгэн ухаан байна. Мэрэгэн ухаан. Дараагийн нэг зургийг харуулъя гэж хүсэж байна. За энэ бол дэлхий дээр хамгийн том мөсөн бол Антарктидд байгаа. Айсберг гэдэг мөсөн бол. Энэ мөсөн бол олон зуун жилийн турш хөвсөөр байгаа. Шалтгаан нь юу гэх юм бол тэр нүдэнд харагдаж байгаагаас хавьгүй том нь усанд ороо. Жинхэнэ хүчрхэг, жинхэнэ үнэхээр үр жимстэй, амжилттай хүмүүс бол харагдах нь тийм том байдаг. Харин цаана нь маш хүчрхэг, тийм ээ хариуцлага, сахилга бат, тийм ээ тууштай байдал, төвлөрөл байдаг. Тэгжээ ингэж олон зуун жил хөвсөөр. Дуул 19 дугаар бүлгээс хэд хэдэн ишлэл хараад өнөөдрийн цагийг хамтаа залбирцгаая. Дуул 119 бол эзний үг тушаалын талаар гайхамшигтай олон яруу одоо утга санааг хэлсэн мэт. 4-р ишлээс харах юм бол бидний хичээнгүлэн сахих гэж тушаалуудаа та тогтоосон билээ гэнэ. Бүр хичээнгүлэн сахиараа. Яагаад гэвэл бидэнд хамгийн сайн нь баггүй. Сайн зам нь баггүй. Цааш харах юм бол 10 дугаар ишлэлээр бүхэл зүрхээрээ би таныг эрен хайсан. Тушаалаас тань холдон төөрхийг надад бүү зөвшөөрөөч гэсэн. Тушаал. Би тушаалд 15 дугаар ишлэлээр би тушаалуудыг тань бясалгаж таны замуудыг эргэцүүлэх болно. 16 дугаар ишлэлээр би таны зарилгуудад баярлана. Би таны үгийг мартахгүй гэсэн. 18 дугаар ишлэлээр таны хуулийн гайхамшиг зүйлсийг надад харуулахаар нүдийг минь нээ гэж. 21 дугаар ишлэлээр таны тушаалаас салан төөрдөг бардам хараал хүртсэн хүнийг та зэмэлдэг гэсэн. 27 дугаар ишлэлээр зарилгуудаа надад заагаач. Тушаалуудынхаа замуудыг надад ухааруулаач. Тэгвэл би таны гайхамшгуудыг бясалгана гэсэн. 30 дугаар ишлэл үнний замыг би сонгож өмнөө би тогтоолуудыг тань тавьсан. 32 дугаар ишлэл та зүрхийг минь уужруулах учир тушаалуудын тань замаар би гүйх бол. 35 дугаар ишлэл тушаалуудынхаа жимээр намайг алхуулаач. Түүнд би баярлдаг үлээ. 39 дугаар ишлэл тогтоолуудтай сайн тул айдаг буруутгалыг минь надаас зайлуулаач. 47 дугаар ишлэл 48 тушаалуудад тань хайртай тул тушаалуудад тань би баясах болно. Тушаалуудад тань хайртай тул тушаалууд руу тань гараа өргөж зарилгуудыг тань бясалгана. 56 дугаар ишлэл тушаалуудыг тань биелүүлэх нь миний ерөөл болсон юм аа. 60 тушаалуудыг тань сахин биелүүлэхээр яарвчилсан бөгөөд үүнийгээ би хойшлуулаагүй билээ. 63 дугаар ишлэл танаас имээдэг бүх хүн хийгээд таны тушаалуудыг биелүүлдэг хүмүүсийн анд нөхөр нь би билээ гэсэн. Бүгдийг харах юм бол зөндөө юм уу. Жинхэнэ мэрэгэн хүн бол
Бид нар яагаад маргаашаа мэдэхгүй. Бид нар дараа сарыг мэдэхгүй. Бид нар дараа улирлыг мэдэхгүй. Бид нар дараа жил юу болохыг мэдэхгүй. Гэхдээ жинхэнэ мэрэгэн хүн бол энэ бүгдийг бүтээсэн мэдж байгаа тэр Тэнгэрлэг нэгний үгэнд орохыг л хэлж байгаа. Үгэнд орж амьдрахыг л хэлж байгаа. Би ээжээч сайн аав биш гэж байна. Гэхдээ би сайн бурхан аавыг мэдэх юм бол үргэлж сайн аав байх боломж байна. Би сайн удирдагч биш гэж байна. Гэхдээ сайн удирдагчийг түүний үгэнд орох юм бол сайн удирдах боломж үргэлж байна. Хамтаа залбирцгаая.